Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, та яг одоо бүтээгдэхүүн зарж байна уу? Аль эсвэл брэнд бүтээж байна уу? Хэрвээ та чанартай бүтээгдэхүүнтэй, үнэн боломжийн, гэхдээ хүмүүс үн асуугаад алга болчдөг. Өрсөлд өгчөөсөө яг юугаар ялгархаа хэлж чаддгүй бол яагаад заавал надаас энэ бүтээгдэхүүнийг авах ёстой бэ гэсэн асуултанд хэнэгэлцдэг бол асуудал танай бүтээгдэхүүнд байгаа юм биш. Асуудал бол брэндгүй байгаад байна. Тэгэхээр өнөөдрийн энэ видеонд би танд бүтээгдэхүүнээ яаж брэнд болгох вэ? Хаанаас эхлэх вэ? Ямар дараалалаар явах вэ? Яг ямар алдаанаас зайлсхийх ёстой вэ гэдгийг бол хэлж өгье. Тэгэхээр энэ видеог дуустал нь үзээрэй. Тэгэхээр та энэ видеог үзсний дараагаар брэнд гэж яг юу юм? Би маргаашнаас яг юуг өөрчлөх ёстой юм бэ гэдгийг бол маш тодорхой ойлгосон байх болно. За, тэгэхээр ихэнх жижиг бизнес эрхлэгчид ингэж боддог. Брэнд гэдэг бол том компани хийх ёстой ажил гэж боддог. За, эсвэл ямар нэгэн лого хийлгэх юм бол брэнд маань бэлэн болчихлоо гэж боддог. Гэтэл бодит байдал дээр бол зах зээл дээр ижилхэн бараа бүтээгдэхүүн маш олон байдаг тийм ээ. Харин сонгогдож үлддэг нь цөөхөн байдаг. Тэгэхээр судалгаагаар бол хэрэглэгч худалдан авалтынхаа 70% лог биш сэтгэл хөдлөлөөр бас итгэлээр үндэслэж шийддэг гэж судалгааны үр дүн гарсан байлээ. Тийм учраас брэнд гэдэг бол логоны асуудал биш юм аа. Брэнд гэдэг бол хүний толгойд төрдөг ойлголт юм аа гэдгийг бол мэдэх хэрэгтэй байх нэ. Хэрв таныг одоо тэр чин чимтхан юм байна. Энэ нь найдвартай юм байна. Тэр чинь яг миний асуудлыг ойлгодог юм байна гэж боддог бол тэр бол аль хэдийн брендийн эхлэлийг бий болгосон гэсэн үг. Одоо таны бараа бүтээгдэхүүн ийм ойлголт төрүүлсэн бол брендийн эхлэлтэй гэж ойлгож болох нь шүү дээ, тий. За тэгвэл брэнд гэж яг юу юм бэ гэдгийг маш энгийнээр хэлье. Брэнд гэдэг бол зах зээл дээр хэрхэн дурсагддаг вэ гэдэг тэр зүйл. Та одоо өөрийгөө юу бодож байгаагаас илүү хэрэглэгч таныг юу гэж ойлгож байна вэ гэдэг нь илүү чухал байх нь байна. Нэг нь магадгүй хямд гэж бодож болно. Нөгөө нэг нь чанартай бүтээгдэхүүн гэж бодож болно те бүтээгдэхүүний чинь талаа. За нөгөө нэг нь их сэтгэл гаргадаг бүтээгдэхүүн брэнд гэж бодож болно. Эсвэл бас нэг нь миний асуудлыг ойлгодог гэж бодож болно те. Эдгээрийг бүгдийг нь одоо өөрийнхөө илэрхийлж байгаа мессежээр, постоор, харилцаагаар, туршлагаар бол бий болгодог. Тэгэхээр брэнд гэдэг бол нэг удаагийн дизайн бол биш, нэг удаагийн пост бас биш, нэг удаагийн сурчлагаач бас биш байх нь. Брэнд бол давтагддаг тэр мессеж тогтмол өгч чаддаг мэдрэмжийг бол хэлдэг байх нэ гэдгийг бол энэс ойлгох хэрэгтэй байх нэ. За тэгвэл та хэнд зориулж брэнд бүтээж байна вэ гэдэг нь бас чухал асуулт байдаг. Тэгэхээр брэнд бүтээх хамгийн ихний хамгийн чухал асуулт бол миний бүтээгдэхүүн яг хэнд хэрэгтэй вэ гэдгийг хэлнэ. Тэгэхээр бүгдэд гэж хариулах юм бол энд хэнд хэрэггүй гэсэн ойлголтыг би болгодог гэдгийг бол санаж байгаа. Тэгэхээр хид хідэн асуултанд хариулснараа бүтээгдэхүүнээ хэнд хэрэгтэй байс гэж зорилтод хэрэглэгчээ олж болдог байх нэ. Эндгээр асуулт нь юу вэ гэхээр тэр хүн хэдэн настай вэ? За юунаас болж одоо шаналж байгаа вэ? Юунаас болж айж байгаа вэ? За ямар шийдэл яг хайж байна вэ гэж. Жишээлх юм бол гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг бол ерөнхий зүйл. Харин арьс энэ одоо эмзэг олон зүйл туршаад ихтгэл алдарсан эмэгтэй эсвэл залуу ээж хүүхдүүдтэй хоргүй бүтээгдэхүүн хайж байгаа тийм эмэгтэй зориулсан бүтээгдэхүүн гэх юм бол энэ өөрөө брендийн суурийг бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та хэрэглэгчээ ойлгоогүй байх юм бол таны илэрхийлж байгаа мессеж чинь хүний зүрхэнд хүрэхгүй, таны нийтэлж байгаа пост чинь хэнд ч хамаагүй санагдаж эхэлнэ. Үнэн нь үргэлж одоо үнэтэй юм шиг санагддаг болох нь шүү дээ, тий. Тэгэхээр зорилтод хэрэглэгчээ бүтээж тэдэндээ зориулах нь бол хамгийн чухал байх нэ. За алхам 2 бол та яг ямар асуудлыг шийдэж өгдөг вэ гэдэг дээр бол брендийн одоо ялгарлыг бий болгоход бол тусалдаг. Тэгэхээр брэнд бол би ийм юм зардаг гэж хэлэх биш. Брэнд бол би чиний энэ асуудлыг шийдэж өгнө гэж хэлэх нь илүү чухал байдаг байна. За жишээ аваад үзье л да тий. Би кофе зардаг. За инхээр бол буруу жишээ байх нь илүү буруу мессеж байх нь шүү дээ тий. Харин болохоор би өглөөний ядаргааг чинь багасгаж анхаарлыг чинь сэргээдэг. Ингэж хэлвэл илүү хүний өвдөлт асуудлыг шийдэж өгж байгаа учраас бол үр дүнтэй мессеж илэрхийлэгдэж байгаа гэсэн үг. Тэгвэл би сургалт зардаг гэх юм бол бас яг нэг хитрхи ерөнхий байгаа үстэй те. Харин би чамд ойлгомжгүй маркетингийг энгийн болгож өгдөг гэх юм бол илүү сонирхолтой яг асуудлыг шийдэж өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч маань бол бүтээгдэхүүн худалдаж авдаг, өөрчлөлтийг худалдаж авдаг учраас та яг юуг өөрчилж өгч чадж байна? Өмнө нь ямар байсан, дараа нь яаж өөрчлөгдөх вэ гэдгийг тодорхой болгож өгүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хоёрдугаар алхам маань бол та яг ямар асуудлыг шийдэж өгдөг вэ гэдгээ бол тодорхой мессежээр илэрхийлж чаддаг байх хэрэгтэй байх нэ.
Гурав дахь алхам бол ялгарл байгаа. Та яагаад өөр вэ гэдгийг бол илэрхийлж ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр зах зээл дээр бол адилхан үн, адилхан чанар, адилхан үйлчлэгнүүд маш их байгаа. Тэгвэл яагаад заавал танаас авах ёстой юм бэ гэх асуултанд хариулж чадах нь чухал байх нь шүү дээ, тий. Тэгэхээр ялгарл гэдэг чинь бол өөрөө заавал нэг шин технологи ч юм уу, хачин санаа юм уу, эсвэл асар том зүйл байх ерөөсөө албагүй. Жишээлх юм бол хинч одоо тайлбарлагдгүйг тайлбарлаж чаддаг, хинч анхаараагүй деталдууд анхаарчихсан байдаг, хинч ярьдгүй үнэн хэлчихсэн байх юм бол энэ бол таны ялгарл, таны түүх, таны хандлага, таны үнэт зүйл байж болно гэсэн үг. Тэгэхээр брэнд гэдэг бол ижил олон зүйл дундаас танд ялгаруулж чадсан, бусдад санагдаж дурсамжинд нь үлдсэн тэр үлдэх шалтгаан болсон зүйлийг бол хэлдэг байх нэ. За дөрөвдүгээр алхам. За тэгэхээр брендийн мессежид тодорхой болох ёстой байдаг. Тэгэхээр одоо таны бүх контент, бүх яриа, бүх пост нэг л гол санаанд үйлчлэх ёстой байгаа. Өөрөөсөө асуугаад үзээрэй. Намайг хүмүүс яг юугаар дурсах ёстой вэ гэд тий. Манай бүтээгдэхүүнийг хүмүүс яг юугаар нь дурсах ёстой вэ гэж. За манай бүтээгдэхүүнийг сонсоод яг хараад яг юу мэдрэх ёстой вэ гэж. Тэгэхээр жишээлх юм бол итгэл төрүүлэх, урам өгөх, айцыг нь, стрессийг нь багасгах, эргэлзээг нь арилгах тийм ээ. Хэрвээ таны пост одоо бүр өдөр болгон өөр өнгө ажилтай байгаад их юм бол энэ бол брэнд биш. Энэ бол зүгээр л контент хийж байна гэсэн үг. Тэгэхээр контент болон мессежнийхаа өнгө аясан дээр анхаарах хэрэгтэй байх нэ. Энэ бол дөрөвдүгээр алхам байлаа. За тэгвэл 5 дугаар алхам нь юу вэ гэхээр брэнд өөрөө тогтмол байдлыг илэрхийлэх ёстой. Ихэнх хүн яг энэ хэсгээр бол алдаа гаргаад байдаг. Нэг өдөр урам зориг өгсөн пост явуулаад тэгснээр нэг өдөр огт хамаагүй өөр зүйлээр бол пост оруулаад нэг өдөр борлуулалтын сэдвээр оруулаад ингээд байвал брэнд бол ингэж бүтдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр брэнд гэдэг бол өөрөө тогтмол дуу хоолой, тогтмол өнгө аяс, тогтмол мессеж байдаг байх нэ. Тэгэхээр хүмүүс энэ тохиолдолд бол брендийг чинь дагах ёстой байгаа, таних ёстой байгаа, итгэх ёстой байгаа. Тэгэхээр энэ бүгд бол зөвхөн нэг постоор бол бий болохгүй. Итгэлийг бол нэг Facebook постоор бол бий болохгүй шүү дээ. Харин тогтмол байдлаар, давтамжтай байдлаар бол бий болгодог учраас брэнд гэдэг маань тогтмол байдал шүү гэдгийг бас мартаж болохгүй байх нь. За 6 дугаар алхам нь болохоор контентер брэндийг бүтээж барьж бас болно. Тэгэхээр контент гэдэг бол таны одоо нүүр царай, борлуулагч, итгэл төрүүлэгч, сайн брендинг контент бол зааж өгдөг, ойлгуулж өгдөг, хүнд тусалдаг тий. Муухай зарлаж, хашгирч гуйдаггүй байх нь. Харин яах нь би чамайг ойлгож байна. Би үүнийг олон удаа харсан, ингэж шийдэж болд юмаа гэдгийг бол мэдрүүлдэг байх хэвээр. Тэгэхээр ингэж контентоор бол брендийг бүтээж болно. За 7 дахь алхам нь. За брэнд бол мэдээж хэрэг амлалт. За энийг хүн болгон мэдж байгаа байх. За та нэг амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэх ёстой байх нь. За дандаа тэр амлалтандаа нийцэж байх ёстой тий. Хэрвээ чанартай гэж хэлсэн бол чанартай л байх ёстой. Сэтгэл гаргана гэсэн бол тэр сэтгэл нь хаасайг гарч ирж мэдрэгдэх ёстой. Энгийн гэвэл бүх юм л энгийн байх ёстой байх нь. За брендинг эвдэрч үнгүүдүүлдэг нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр амлалтаа биелүүлээгөө тохиолдолд бол брэнд үнгүүддэг, брэнд эвдэрдэг байх нэ. Амлалтаа зөрчиж болохгүй байх нь шүү дээ тий. Тэгэхээр ганц шалтгаан нь бол амтлалт зөрчих. За тэгэхээр бүтээтгүүнээ брэнд болгоно гэдэг бол гоё харагдах биш байх нь гэдгийг хэмжээнээс ойлгосон баг. За их зарцуулахтай гол нь биш, илүү тодорхой, тогтмол байх хэвээр, итгэл бий болгох хэвээр гэсэн үг. Хэрвээ та бүтээтгүүн зарж ядарлаа гэж байгаа бол би үн тайлбарлаж залхачлаа. Хүмүүс өөрсдөө хайж ирдэг болмоор байна гэж бодож байгаа бол танд брэнд хэрэгтэй гэсэн үг. За манай ээлтнээс хит хитэн сургалтууд бас хүргэж байгаа. Тэр сургалтын дээр сонирхож судалмаар байвал бидний одоо description тайлбар хэсгээр оруулсан линкэн дээр дараад манай сургалтыг сонирхоорой. За хэрвээ энэ видео таалагдсан бол та бүхэн маань лайк дарж, subscribe хийгээд сэтгэл дээр миний брендийн хамгийн том гацалт нь юу вэ гэдэг асуултан дээр хариулж бичээрэй. За өөрсдийнхөө санаа бодлого хуваалцаарай. Тэгэхээр брэнд яагаад борлуулалт авчирдаг вэ гэдэг сэдвээр бол өөрсдийнхөө бодлыг илэрхийлж болно. За анхаарал тавьсан ядалт баярлалаа.